За сайн мэцгэнэ өнөөдөр хууль сандаг гэж энэ хууль сангийн салхин зохиолч хийсэн хамгуулын 18 дугаар хэлсэн үг юм байна. шүлэг зохиолж байсан байна. Төвшөө хан аймгийн Говь мэрэгний хошуу буюу одоогийн Дорногой аймгийн нутагт төрсэн энэ хүн байгаа юм аа. За хууль сандаг маань Монголын уран зохиолын төвхөнд үг хэмээн нэрлэгдэх шүлэг зохиолыг цээжээр зохиодог уран яруу авьяастай хүн байсан. За тухайн цаг үед үлгэр домог түүхийг хүүрний ярьдаг уран цэцэн үгтэй ийм хүнийг хуйлч гэж ингэж нэрлэдэг байсан байгаа. За тэгэхээр хууль өгүүлэх гэдэг маань үлгэр домог үг түүх ярина гэсэн утгатай байх нэ. За түүний бүтээлүүд нь түгэн дээр ирсэн бүтээлүүд нь бүгд үг хэлбэрийн зохиолууд байдаг. Салхинд хийсэн хамхуулын үг, тижээсэн нохойн хэлсэн үг, хаврын хайлаад урсаж буй цасны хэлсэн үг, авийн хамгаалалт хэлсэн үг, сайн муу бичээс нарын хэлсэн нь, хажинд орсон зээрийн хэлсэн нь, ботгоноос салгаж жинд хөлсөлсөн ингэний хэлсэн нь, ээжээсээ салсан ботгоны хэлсэн гэдэг зохиолууд нь олж өгчээ. За үг хэлбэрийн зохиол нь нэг талаас тухайн амьтан юм үзэгдэн хүний хэлээр өөрийн тухай өгүүлж буй мэт боловч нөгөө талаас нийгмийн гэм дутагдлыг тухайн янзаар төлөөлүүлэн илэрхийлдэг шүлэг юм аа. За энэ зохиолчийн талаар бүгдээрээ сурагчгээсээ бичнэ. Салхинд хийсэн хамхуулын үг. Үрийн сайнаар ургаж үндэсний муугаар хохирлоо. Төрсөн нутаг төхөмдсөн төлдрийн салхинд гарсансан. Нүүхийг салхи мэднэ, буухыг бут мэднэ. Энхэн мэйм нь эндэгдэж дэмдэгдэж л явна. Эцэст нэргийн мухарт хэвдэж, сөлөнд хутгалдаж, эрх багчуудын наадам ишиг хурганы тоглоом болов. За энэ шүлэг маань одоо хос толгой олбоц буюу хоёр мөрийг ижил хэсгээр эхлүүлж толгой олбсон. За ийм шүлэг байгаа. За энэ хамхуулны зураг байна. За хамхуул маань ингээд говь цөл нутагт ургадаг. За үндэс нь ингээд хөрслөг чиглэг элсрэх хөрсөнд хөнхөө богино суудсан байдаг. За ингээд хаврын салхинд ингээд хохроод үндэснээсээ хохроод тэгээ энэ үндэснээсээ хохорсон үгс маань ингээд тал газар торгох юм байхгүй учраас өнгөрөөл яваад идэг. За ингээд нөгөө үндсэн суурцсан хөрснөөс суурцсан учраас ингээд шарлаад модчоод ингээд модчдаг юм сөөгдөг ургамал юм байнамаа. За хамхуулыг их тайлбар төлөвчөгдө. Хатгатаа үндснээсээ салхинд хол газар бөмбөрөн бөөрийнхээ буталж эргэн хийсдэг ганц болон олон наст өвс гэж ингэж тодорхойлсон байна. За төхөм гэж нь хонхор хотгор газрыг хэлнэ. Төлдрийн гэдэг нь өчигдрийн гэсэн. За сүл гэдэг нь хаттай газар ургадаг нэгэн зүйлийн ургамал, өв сөөгөлөг ургамал. За эндэгдэх гэдэг нь одоо бөмбөрч хаа сайгүй өнгөрөх гэсэн юм санаатай байна. За тэгээ шүлгийг бол нэг талаасаа бол хамхуул өгүүлж байгаа. Гэхдээ хамхуул хүн шиг бодож сэтгэхгүй тухайн хамхуул гэдэг ургамлаар төлөөлүүлэн зохиолч үгээ хэлж байна гэж ойлгож болно. Үрийн санаар угаж үндэсний муугаар хохирлоо гэсэн ургамлын өөрийн говь цөлд ургадаг байгалийн шин чанар өгөөд үүгээр төлөөлүүлэн өөрийн гэсэн бодол санааг бүрдээгүй бусдын бодол санааг альдан дагдаг. Бүрдээгүй гэсэн утгыг илэрхийлж байгаа. За нүүхийг салхи мэднэ, буухыг мут мэднэ гэсэн өөрийн бодол санаагаар бусдын бодлыг альдан дагаж байгаа зан чанарыг илэрхийлж байна. Энхэн мэйм нь эндэгдэж явна гэдэг нь өөрөө мэдээ биш бусдын эрхэнд байх нь зүдргээтэй байгаа байдлыг хэлж байна. За эцэст нь эргийн мухарт хэнд ч хэрэггүй ургамал болоод байж байгаа. Өөрийн бодол санаагүй бусдыг сохроор аялдан дагаж зулгуйтах нь дараа шившгтэй байдалд оруулдаг гэсэн санааг илэрхийлсэн байна. За хамхуул шиг хүн гэр орон ажил төрөлгүй хувь зайны эрхээр одоо тодорхой зориггүй явдаг хүнийг хамхуул шиг гэж нэрлэж байгаа. За тэгэхээр одоо энэ одоо хамхуул шиг байдлууд тухайн нийгмийн цаг үед
ороо босгоо цаг үед одоо хаар ноёд байд ч гэх юм хин нэгний одоо болсныг дагаж нэг байгаа байдлыг шүүмжилсэн маягаар илэрхийлсэн байна. За ингээд сурагч дээр одоо энэ асуултууд байгаа. Энэ асуултуудыг бичээд өөрийн хариултыг дэвтэрт бичнэ. За ээжээсээ сонсон ботгоны хэлсэн хэмээн шүлгийг дэвтэртээ бичээ. За тухайн шүлгээр ямар утга санаа гаргаж илэрхийлж байгааг тайлбарлаарай. Ээжээсээ сонссон ботгоны хэлсэн нь бараагүй биеийг минь төөрүүлсэн, балчир нэлхсийг минь биеийг минь бойжуулсан, багтай амраг ижээ минь бараагүй алга одов. Үдийн хол газраас үүрсэж буйлсаар ирэх нь үзхийн урд урамтай. Үргэлж шимэх нь сайхан хөөх юм. Ус бэлчээрийн холоос урагшлан явсаар уйхан дуу гарсаар ирэх нь учрахын урд урамтай хөөх юм. Нөгөөдүүлийг харахад нүдэн адил мэт боловч нүмертэн түшиж хэвтгэд дулаан нь хөөх. Ирэх бага насандаа элдв төрсгүй загнахт нь эндэл бүхнээс авардаг эвтэйхэн амраг ижээ минь ирдэгч болоосай. Товтой амраг ээжээсээ тунж салах боломж гэмн толгой дээр ирэх нь торон болсон хойнч болоосай. Алсын өрөөлөөр учирсан ачтай амраг ижээтэйгээ агшин зур уучраад алгасангүй сэтгэлээс яваад ашид даган жаргая. За ээжийг ингээд хол газар аваа явчихсан учраас ээжигээ санаад сүүгээ хөвгсөн, мөөмөө шингэсэн гэж ингэж хүсэмжилж байгаа. Ядахтаа торон болно гэдэг маань 2 настай. Ядахтаа намайг мөөм сүүнээс гарсан хойно минь ижиг минь аваад явсан болоосай доо гэж өвдөнгөө хэлж байгаа юм шүлэг байна. За энэ шүлгийн утга санаа бүгдээрээ өөрийн ойлгосон хэмжээнд тайлбарлаарай. За ингээд хичээлийн эхэнд байсан иймэл хаягаар өөрийнхөө бичсэн зохиол даалгаврыг зургийг дараад илгээгээрэй.